Намайг одоо насны эрхэм гэдэг Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын өвийн цум хариуцсан байгаль хамгаалагчийг хийдэг. Одоогийн малчин иргэдийн уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох төслийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөлд бол манай Ховд аймгийн өвийн цум бол хамрагдаж байгаа. Энэ хүрээнд 2021 онд бол анх бол одоо энэ жаргалангийн гол одоо ийм татвын одоо ийм одоо байна. Энэ ургаж байгаа. Ургаад одоо мал идээд ингээд цаашаа ингээд урах нөхцөл нь бүрдэж явахгүй байгаа. Нэг жилийн хугацаанд 1 метр орчим ургалаа гэхэд тэр нь намар уйлд бол ингээд тэмээ мал өхөр одоо идээд одоо буцаад хожуулах зэрэгээр ингээд буцаад урах тийм нөхцөл нь бүрдэж явахгүй байсан. Энэ саналыг бол бид нэр адаа төслийн одоо баг хамт олон саналыг хөргөж энэ газар үзүүлж бас танилцуулсны үр дүнд энэ торон дотроос хаашиж хамгаалсан бас урагцаас гайгүй бас. За манай голын татлын бургасад бол янз сайхан ургасан байгаа. 3 м гараа явж байна хамгийн энэ. Мод дагж ус дагж амьдрал гэдэг үг байна тий. Тэгэхээр энэ мод дээрснээр мод энэ өөжүүлэлт хийснээр тэгээд энэ бүлэг шанд нь одоо ингээд өндөр харьцангуй нэмэгдсэн. Тэр нь бол ажил өгч байгаа. Ард иргэдийн та бүхэн одоо нэг мод тариул нэг насны буян, хоёр мод тариул хойд насны буян гэдэг бас юу байдаг. Мод тарих юм бол маш их буянлаг ажил шүү. Мод тарьцгаая монголчуудаа. Татмын агуу ургуулж усны ихээ хамгаалъя.